Hi guys, шинэ бичлэгтэй давтаа морил. За өнөөдрийнхөө бичлэгээр би skincare tips 3 хийх гэж байна. Хэрвээ магадгүй та нар боломжтой байх юм бол миний энэ skincare tips нэг гэсэн бичлэгийг үзээд үзээрэй. Эхний tip бол орондоо орохоос доор хаяж бүр 1 цагийн өмнө. Гэтэ ер нь бол бүр 2 цагийн өмнө байвал бүр маш сайн. 1-2 цагийн өмнө арьс арчилгаагаа хийх. Тэр бүтээгдэхүүн угаасаа шингэхэд хугацаа хэрэгтэй. Одоо нэг бүтээгдэхүүний хооронд ч гэсэн доор хаяж ингээл нэг 5 минут, 2 минут ингээ хүлээгээрээ гэж тэгдэж штэ. Тэгтэл бид нар чинь амьдрал дээрээ яар сандарсан үед юу тэгээ нөгөө 2 минут өглөө 5 минут өглөө нөгөө хүүхд маань гадаа үүлээд унтъя тий хоолоо идъя гэж өглөө тэ хэдэн секунд бараг ингээд нэг юм байлгаж хагаад тэгээ шууд ингээл дараагийнхаа хийгээд хэлдэг штэ. Шүн болохоор ч яг 1-2 цагийн өмнө аль болох та скин кэрэ хийж чадах юм бол таны тэр хийсэн скин кэр чинь яг л сайхан нүүрний чинь арьстай шингэнэ. Хэрвээ та доор хаяж 1 цагийг барьж чадахгүй шууд ингээл орондоо орохын өмнө арьс арчилгаа хийгээл унтчих юм бол тэр бүх сайхан хийсэн юмнууд бүгдээрээ зүгээр дэрэндээ наалдаад хүнжилтөө наалдаад тэгэл дуусна. Би өөрөө ч гэсэн бас хийх хичээдэг байхгүй. Энэ типи чинь бол ингээд өдөр болгон мэдээж баримталж бас чадахгүй шүү дээ. Яг ингээд гадуур явж байгаа л гинт орой 10 цагт гэртээ ирээл тэгэл 10 цагт шууд ингээд орондоо орж морох тийм тохиолдол байгаа шүү дээ. Гэхдээ зүгээр ихэнх тохиолдолд хэрвээ та чадчихвэл доор хаяж 1-2 цагийн өмнө арьс арчилгаа хийгээрэй л гэж хэлээд байгаа. Хоёрдугаарт чихтэй ариун цэврийн өрөөндөө арьс арчилгаагаа хийгээд үзээрэй. Хийж байгаарэ. Ариун цэврийн өрөө чинь өөрөө жоохон нэг тийм чихтэй байдаг байхгүй. Одоо энэ зүгээр энгийн өрөөний температураас илүү жоохон чүт юм нэг чийлэг байгаа. Яг тийм гоо чийлэг газар арьс арчилгаа хийх юм бол тэр арьс арчилгааны чинь үйлчлэгээ илүү үр дүнтэй гэдэм билээ. Би саяхан бүр тэрийг анзаарсан. Яасан бэ гэхээр би сая тарын өмнө багтаага нөгөө эмнэлэгт твтээд тэгээ нөгөө эмнэлэгт байхад чинь 6 өдрийн дунд 1-0 өрөө байгаа байхгүй. Тэнгүүд тэр 0 би ингээд өөрийнхөө хүснээрээ тий 20-30 минут болоод сайхан арьс арчилгаа хийгээл байна гэж байхгүй шүү дээ. Би хувьдаа бол зүгээр яг үнэхээр одоо тэр угаалтуур ашиглах юмн дээрээ одоо угаалтуур ашиглчаад нүүр гараа угаах, шүдээ угаах тий тэр цэвэрлэгээ хийчээд би гарч ирээд өрөөндөө арьс арчлаад байсахгүй юу. Миний арьс бүр үнэхээр амар болсон заяа. Би гэртээ яг л тэр арьс арчилгаагаа 7 хоногийн хугацаанд одоо хийдэг. Тэр арьс арчилгааг л би яг л тэр эмнэлэгт хийгээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь миний арьсны одоо тэр хар толбнууд гэх юм уу да одоо ингээд нүрээрээ бүтэн дарсан цэгэн сэвхтэй шүү дээ. Тэгмүү тэр чинь ингээд хар шүү дээ. За тэр маань бүр улам ингээд тодроод дээрээс нь миний хар цагаан батганууд бүр улам тодроод зав. Ууг нь би тэнд чинь бас редл шотоо ирлээд HB-тэй 30 ултаа хүртэл хийгээд тий дээрэс нь би өдөр болгон нарны тосоо хүртэл түрхчихсэн зав. Тэгэл нарны тосоо түрхлээ оройн нь яг л дабл клинсинг хийгээл мицеллер усаараа арчлаа, хөөсөн угаагчаараа угаалаа. Тэгээд араас нь яг л гэртээ идэг бүх л юм хийсэн. Тэгтэл миний арьс бүр үнэхээр амар юм хар бараан болсон. Одоо тэр нэг байдлаа ингээ хадгалж үлддэг байтал арьс арчилгаа хийгээд тахт ч улам дортоодсон заяа. 3 дахь тип маань болохоор та нар энийг угаасаа бүгд л баг ингээд мэдж байгаа. Гэхдээ би зүгээр хэлэхгүй бол болохгүй байна. Энэ маань болохоор яг 1 удаагийн салфеткаар нүрээ арчиж явах. Тэр салфетк ч одоо тийм амар үнэтэй цайтай тийм байх юусоо шаардлагагүй. Хамгийн гол нь усанд шууд ингээд бутраад одоо задардггүй яг л зориултын юм арчдаг. Гараа арчих, нүрээ арчих те ямар нэг юм одоо тэгж арчих зориулттай тиймсэл салфетик байх юм бол болно. 4 дахь тип маань болохоор арьсаа бүр ингээ хит хуурай болохгүйгээр арьс арчилгаагаа эхлээрэй. Яг тэр чихтэй дээр нь би арьс арчилгаа хийнгүүт миний арьс чигээ алдаагүй байхдаа шууд арьс арчилгаа эхлэнгүүт бүр үнэхээр бүр гоё байгаад идэг. Бүр амар таг хуурай болгоцсон те бүр таг хуурай болгочоод арьс арчилгаа хийнгүүт бас яг тийм яг хүссэн хэмжээнд маань үр дүн бол үүдэхгүй. Тэгээ ер нь бол ингээд гиалуроны хүчлээ штэ. Гиалуроны хүчлийг бол яг нэг чихтэй арьсан дээрээ та гиалуроны хүчил хэрэглэх юм бол таны дээр байгаа чийг чинь олон дахин ингээд үржүүлдэг гэдэг байгаа штэ. Хуурай арьсан дээрээ гиалуроны хүчил хэрэглэж болохгүй шүүгүү. Яг гой та ингээд арьсаа чихтэй байлгаж хагаад гиалуроны хүчил хэрэглээрэй гэдэг штэ. Яг тэрнтэй адилхан баг зэргийн нэг тийм чиглэг байхад нь арьс арчилгаагаа байнгын хийгээд байгаарэ гэж хэлгээд байгаа. За 5 дахь зөвлөгөө маань болохоор дэрний уутаа 2-3 хоноод солих. Яг ингээд тэр дэрний уут солих гэнгүүт 2-3 хоноод дэрний уутаа солих гэнгүүт би арайч 2-3 хоноод орд дэвсгэрийн даавыг солихгүй. За би зүгээр үнэл хэлчихье. Би тийм амар ажилтай хүн биш ээ уучлаарай. Тэгээ үнэхээр тийм амар ажилтай хүн бол байгаа шүү дээ. Амар ажилсаг тий. Би чинь өөрөө тэр 2-3 хоноод орд дэвсгэрийн даавыг ингээд бүтэн солихгүй сольдог хүн биш шүү дээ. Тэнгүүд зөвхөн дэрнийхээ уутыг солих гэх тэнгүүд
дахиад яг тэр орд эсгэрийн давууны маань тэрнийх нь ууд байхгүй штэ гэдэг нэг тийм бодол төрөөд өгсөн байхгүй. Тэгээ би энэ зүгээр яаж зохицуулсан бэ гэхээр силикон дэрний ууд чинь нэм бактери үржихгүй яг ингээд ийм арсанд ээлтэй гэж явдсан штэ. Тэнгүүд би тэр силикон дэрний ууд 2 ширхгийг авсан гэсэн үг. За тэнгүүд яг ингээд нөгөө эхлээд би орон шлийн давууныхаа өөрийнх нь хосынхаа ингээд дэрний уудтай байгаа штэ. За тэнгүүд нэг юм 3 оноод те ингээд тэрний хотыг солилоо. Нөгөө нэг силикон уутай илээ, дараа нь дахиад нөгөө нэг силикон уутай илээ те. Ингээд ээлжилж хагаад тэгээ би орон үнжлийнхаа даавыг солих үе нь ирдэг гэсэн үг заяа. За тэгээ би яг энэ 2-3 хоногтоо би өөрөө тогтмол байнга тэрнийхээ удаа солиод байна үгүй л үгүй ээ. Би өөрөө ч гэсэн заримдаа ингээд мартсан байдаг заяа. Угаасаа ингээд ийм 2 жоох хүүхдээ хажуугаар чинь би өөрийнхөө ингээд ийм арчилгааны юмнуудаа яг тогтмол хийнэ гэдэг чинь үнэхээр алган байхгүй юу? Та нар яг мэдж байгаа сте намайг яг ойлгож байгаа хүмүүс байгаах гэж би бол бодож байна. Тэр үнэхээр мартах үе зөндөө байна. А тэгэнгүүт би хизээ ингээд сандаггүй гингүүд миний арьс нэг юм сонирн болоод арьс арчилгаа хийгээд ч хүлээж авахгүй нэг юм сонин үеэр эрэнгүүт за би юугаа хийгээгүй лээ гэж бодож жагаад тэрнийхээ хотыг солиогүй юм биш үү гэж санаад тэгээ би тэрнийхээ хотыг солиоцоо. Тэгэхээр надад энэ зөвлөгөө бол хэрвээ чадвал 3 хоногоос хэтрэхгүй байжгаад тэрнийхээ хотыг солиод агаарай л гэдэг би энэ зөвлөгөө хэлээд байгаа. Дараагийн зөвлөгөө маань үсээ тогтмол 2-3 хоногт угаах. Яг энэ дэрний утгатай агуулсаа би залгуулаад хэлж байгаа нь бас учиртай. Үсийг бүр доор хаяж 2-3 хоногт угаа гэдэг маань ер нь үсийг ингээд угаахгүй байх тусам л жоох ингээд нөгөө өөрийнхөө байгалийнхын туслахыг алдахгүй те байжгаад угаанд гэдэг чинь за бүр өдөр болгон угаах бол үсэнд маш муу. А бүр хит холдуулах үсэнд бас муу гэж ярьдаг. А тэнгууд миний яг ингээд таарсан яг мэрэгжлийн үсчин те тэр хүмүүсээ сонссноор бол үсийг яг 3 хоногт нэг удаа угаах юм бол тэр бол яг эрүүл рутин гэж би бас сонссон. Жишээ нь ингээд начаг юм ингээд чоолктой хүн байх юм бол те энэ чоолкны үс чинь өөрөө бас нүүрэн дээр юм гаргах одоо тэр бохирдлыг үүсгэж идэг. Тэгээ гадуур ингээл явж байгаа чинь үс ингээл нүүрэн дээр ингээл ирэх тохиолдол угаасаа байдаг шүү дээ бид нар чинь. Тэнгүүд тэр болгонд чинь энэ үсний бохирдол нүүрэн дээр очиж байгаа учраас үсээ яг л тогтмол 2-3 даваагаад байгаа юм бол бас арьсан дээлтэй гэсэн. А тэгээ дээрэс нь бас ингээл унтчихад чинь хэрвээ үсээ магадгүй 2-3 хоноод угаагүй тэгэл ингээл унтаад байгаа юм бол тэр үсний бохирдол дээрээ бид нар ч одоо ингээл арьсаа тавиал тэ тэгэхэд тэгэл арьс чинь муухай болно л гэсэн үг шүү дээ. За хамгийн сүүлийн үг тип маань болохоор хит их арчилгаа бас ингээ мейкап тогтдгоо болгочдөг. Угаасаа яг ингээ бүх л юмны ингээ тунан хитэрчгээр нэг болж өгдөггүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан арьс арчилгаагаа бүр ингээл амар лаг хийгээл лаг ингээл гоо сайхны үйлчлэгээ аваал те. Одоо нөх стандартаас бүр ингээ хитэрсэн тэр үйлдэлээ хийгээд авах юм бол бид нар өөрсдөө энэ чинь арьс чинь өөрөө ч гэсэн нэг юм давхарга өөртөө үүсгээд тэр давхарга нь арьсыг өөрийг нь хамгаалаад илүү их ингээд дотгошоогоо арьсыг гэмтээхгүй ямар нэгэн гадны бохирдол ирэхэд ч гэсэн тэр бохирдлыг шууд ингээд өөртөө шингээж хүлээж авахгүй тийм бас нэг цаагаараа нэг тийм систем бас ингээд эн чинь явагдаад байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө хит их арчилгаанасаа болоод арьсны өөрийнх нь тэрний бүхүүлийг нь алдагдуулаад тэнгүүд миний нэг анзаарсан юм бол хит их арчилснаас болоод би ингээд нүрээ будангууд миний нүрний будаг тогтдгоо. Тэгэхээр ер нь ингээд тунган сайхан тааруулаад арчилгаагаа ч гэсэн сайхан тааруулаад явцгаая. Одоо нөгөө арьс арчилгаан дээр чинь бас ингээл олон юм давхарлах, хит их олон юм давхарлах бас ингээд димээ. Тэрнээс илүү симпл байх нь давуу талтай гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ер нь л бити юмыг ингээд хитрүүлээрээ. Тэгэхээр яг л сайхан арьсаа арчилгатай гоё тааруулаад, гоо сайхны үйлчлэг авахтаа ч гэсэн гоё тааруулаад тэгээд явах юм бол будагч ч гэсэн яг гоё ингээд юм тогтоод тэгээ гоё юм шингэлттэй, гоё юм тогтсон, гоё харагданаа. Тэгээ өнөөдрийн миний skincare tips 3 бичлэгтэй минь хамт байсан та нартай маш их баярлалаа. За тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай.